Өдрийн мэнд тэгээд харин одоо жоохон болихээрээ ярьж эхлэхээр шийдсэн. Би барай нэг зүйлийг та нар 8 жил хийх юм бол жоохон заримдаа салхнаа. Тэгээд дандаа дээрээс нь баруун зүүн гэвэл би дандаа баруун талаар нь ярьдаг шүү дээ. Дандаа соёлтой ярьдаг. Би ингээд айгуу сайн соёлтой яриад хахаар Монгол хүнд ийм яриа зөвхөн байлээ гэдэг тийм дүгнэлтэнд хэрэгж байгаа. Тэгээд тийм болохоор жоохон болох маягаар төслөгч байгаа. Тэгээд тэр яг өмнөх бичлэгэн дээр байгаа. Одоо яг энэ чинь ингээд дараалал тоо тийм чинь энэ өмнөх бичлэгэн дээр байгаа гэсэн үг. Тэн дээр аюу ярьсан бэ гэхээр урт насны тэр жоохон өөр талын ярьсан шүү дээ. Урт настай хүн бол гангстер хүн мөн. Эсвэл жоохон дээр үеийнхаар ирэл тийм мужик эр хүн шиг эсвэл нэг атман хүн мөн гэсэн үг байхгүй юу? Харахад жижигхэн биетэй туранхай ямар ч харагддаг гэж болно. Жоохон том утсан сүлж сул дор харагддаг байж болно. Гэхдээ тэр хүн шаардлагатай үед ямар ч их хүч чадал, ямар ч их энергийн хүч чадал болон бие махбодны хүч чадал гарах боломжтой. Тийм чадвар бүхийг үнийг хэлнэ. Ядаж ингэж дүрслэхгүй болохоор монголчууд дандаа ерөөсөө номын дуу хоолойноос их хол байдаг учраас тэгээ тиймэрхүү зүйлсүүдээс залхацсан байдаг юм шиг санагдсан. Тэгээд уулын би та нарт номынхороо тайлбарлавал их амархгүй. Тэгвэл ямар нэгэн байдлаар багш хүнгүй байлаа гэж би та нарт номын дуу сонсох хэрэгтэй болно. Номын дуу сонсох хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэр номынхоо дууг сонсох ёо гэтэл даач та нарын ингээд бодол чинь тийм биш байгаа учраас ядаж ойлгодмоор маягаар дүрслэхийн тулд иймэрхүү сэдв ярьж эхэлж байгаа л да. Тийм ингээ ярихаар яг багш нараа доромжилж байгаа юм шиг өөрийгөө доромжилж байгаа юм шиг санагдчих. Гэхдээ хамаагүй энэ бас шалтгаан баг. Тэгээд үгүй дахиад үргэлжлүүлээд тэгвэл тэр сэдвүүрээ яриа л да. Тэгэхээр үргэлжлүүлээд дүрслэх юм бол тийм та жоохон муухай байж болно гэсэн үг. Та жоохон муухай имиж болно. Гэхдээ та өгөхгүй гэсэн үг байхгүй юу? Бидний боддог сайн гэдэг тодтголыг хэн үүсгэсэн юм бэ? Аав ээж үүсгэсэн. Эсвэл бид нар өөрсдөө үүсгэсэн. Тэгээ сайн хүн гэж бид нар яг хэнийг бодд юм бэ? Юу ч хийдгүү, сул дорой, гэрээсээ гардгүү, уулан сууж байгаа юм шиг амьдардаг, 21-р зуунд амьдардаг мөртлөө тэгж амьдардаг хүнийг бид нар сайн хүн гэж бодох гээд байна. Тэгснээр тэр сайн гэдэг тодтголоороо бүх зүйлийг шүүж харж байгаа байхгүй юу? Юу тийм те ингээл энэ муу хүн, яга муу хүн гэдэг нь энэ зүгээр ингээд жоохон өөр юм яриад юм гэх те. Тэгээ яг одоо энэ коммент дээр, фэйсбүүк дээр зөвлөгөө өгдөг, улс төр ярьдаг гарууд ихвчлэн ямар гэдэм бэ гэхээр амьдралдаа ерөөс бизнес гэж үзээгүй. Амьдралдаа онц сурцсан, тэгээ нэг л баяалын гайгүй хөвт байсан ч юм уу, тэгж байгаа явж байгаа нийгэм солигдсон, тэгээ нэг юм ялагдагч болцсон. Нийгэм солигдоход үргэлжлүүлж амьдарч чадаагүй, арх уудсан, таних газар байцсан, тэрний бурууг нь улс төрлөө жигдэг, цаг үе рүү жигдэг, бурхан руу жигдэг. Хэрвээ ингээд хүн ямар нэгэн зүйл хийж чагаад ингээд хэцүү санагдаад аль нэг зүйл рүү чихий гэвэл чигсэл л байх болно. Тэгэхээр тийм хүмүүс одоо яг сайн үнэ дөрөс гэж байгаа. Тэр хүмүүс сайн гэдэг тодтголыг хүүхдүүдтэй зааж байгаа. Ахын дүү нар бити тийм хүний яриа сонсоорой. Тийм хүн чамд дөрөөсөө зөв юм зөвлөж чадахгүй. Тэр хүний сайн гэдэг тодтголыг тэр хүн өөрөө ч ойлгоогүй. Сайн жинхэнэ сайн гэж юу байдгийг ч ойлгоогүй. Тэгвэл биний яг яриад байгаа сайн юу юм бэ? Тэгвэл миний яриад байгаа сайн гэдэг нь жоохон муу ч юм шиг харагддаг мөртлөө жинхнээсээ сайн гэсэн. Хүнээсээ. Одоо 300 настай тэр Кинэм гэдэг ламын тухай яриа л да. 300 настай Өөх ямар урт настай юм бэ? Гоё юм бэ? Нөгөө талаасаа эн чинь хуваач исэн юм бэ? Хөөх ямар айхтар хуваач исэн хүн бэ? Тэ? Энэ ямар олон хүн нөхөл харсан болоо. Гэт нөгөө талаас бодож болно. Тэгвэл тэр хүн тийм хэмжээний төсвөр төвчээртэй, тийм хэмжээний амьдрах хүсэл тэмүүлэлтэй. Дээрэс нь биднэрт одоогийн урт наслуулахад нь соёл гэдэг зүйлийг авчрахын тулд тийм их хэмжээнд хичээсэн гэсэн үг. Яг ойлгодог хүн, зовлонгийн ойлгодог хүнд бол. Тэгэхээр яг эндээс яг юу хэлэх гээд байна вэ гэхээр та нар сайн хүн гэж бодголоо. Эсвэл ингээд өөрсдийн шашнаа ингээд дандаа нэг юм ялагдагч бүтээлгүй байдлаар сонгодог байхгүй юу? Тэгээ далаалам гэл сая бас нэг хэрүүл болсон шүү дээ. Далаалам ихэнх хүүхдээ авч үзээгүй юм ингээд нэг нь муулаад нөгөө тэнд өмөрөөл хэрэлдээд байгаа. Тэгээ мөн чанараараа сайн муу гэдэг тодтголыг чиний өмнөөс тэр хүн амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тодорхойлно. Тэгэхээр чи жоохон муу зүйл хийсэн ч гэсэн буцаж тэр үүлийн үрн ирэхэд чи өгөхгүй байхын тулд яах хэрэгтэй юм бэ гэхээр чи тодорхой хэмжээнд сайныг хилтерхийдээ байх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд чи ялагчгүй байх хэрэгтэй. Тэгвэл чи жоохон муу байж болно. Жоохон өөрийнхөөрөө байж болно. Тэгээ муу байх гадахаар яг хариу наах гэдэг юм бэ гэхээр өгөх гээд байгаа юм санагдаад. Гэхдээ тийм биш ч гэж магадгүй. Энэ дээр болохоор би тэр Тэмүүжин гэдэг хүний жишээ авсан шүү дээ. Тэмүүжин гэдэг хүн Монголын хувьд бол дахин давтагдчихгүй, дахин мундаг гэж хэлэгддэг. Тэгээд тэр хүн болохоор яа гэм бэ гэхээр дахиж төрөөсэй гэж хүсдэг.
Эсвэл тэр хүн байсан л бол бидний тэр хаанчлал хийж буухгүй байсан гэж итгэдэг. Тийм дахин давтагдчихгүй хүн шүү дээ. Гэтэ нөгөө талаас харахад тэр хүн алуурчин хүн байхгүй юу? Маш олон хүний алах шийдвэрийг гаргасан, алхад нь оролцсон, энэ өрн дахины, дорн дахины холбох мөрөөдлийнхөө төлөө цус урсгаж ирсэн. Мэдээ цаашаа яг гоо шалтгаануудыг уншаад үзвэл зөвтгөх шалтгаан олно л доо. Өнөөдрийн бэлтгэс яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр та нар хэрвээ яг энэ урт насыг зүүр болоод авчих юм бол жоохон ч гэсэн муу байж болно. Жоохон ч гэсэн эрхчлөөтэй байж болно. Сайныг гэдэг хүлээсэнд ингэчүүд өгчих юм болоо, ингээд өгчих юм болоо гэдэг айцуудаа болчихно гэсэн үг. Тэ? Жоохон ингээд гой хоол идмээр байдаг. Эрүүл мэнд муу штэ гэдэг юмудаа болчихно гэсэн үг байхгүй юу? Нас чинь яваад ирвэл 70 80 хангалттай өндөр наснд хүрээд ирвэл угаасаа шаардсан шаардаагүй ногоо хоол идэж чадна. Одоогийн байдал дээр та эрхчлөөтэй мөртлөө өгшгүй байдал. Одоо яагаад бид нар кола уудгүй, яагаад пицца идэх юм гэхээр өгчиж магадгүй байхгүй юу? Би ч муухай болчих магадгүй. Тэгэхээр хангалттай гоё байх юм бол та муу зүйлийг жоохон хийж болно л гэсэн үг. Тийм болохоор наснасандаа торуулж амьдрий. Тэгээд жоохон эрхчлөөтэй сэтгэхэд хүчтэй амьдрья.